Сайн байна уу? Та бүхний өнөөдрийн Рамблан галт мэдчилээ. Монгол Улсын ерөнхий сайд Занданч байна. Цэгцэр хөдөлгөөн подкастынхаа ээлж дугаарыг эхэлж байна. За өнгөрсөн 7 хоногт ерөнхий сайдаас асууя. Монголын үндэсний телевизийн шууд ярилцлага нэвтрүүлэгт 3 цаг оролцоод дараа нь шууд Давосын эдийн засгийн форумд оролцохоор мордсон. За энэ дэлхийн 3000 гаруй одоо бизнесийн лидерүүд, улс төрийн лидерүүд, шинжлэх ухаан инновацийн лидерүүд зөвлөсөн уулзалтанд оролцохоор мордсон. Тийм учраас өнгөрсөн 7 хоногийн подкаст таалгасан байна, уучлаарай. За ингээд энэ удаагийн подкастаар нэгдүгээрт нь энэ Давосын эдийн засгийн форумд оролцсон тухайн асуудлын талаар мөн эхийн зөвлөл нэгдсэн асуудлаар, за хоёрдугаарт нь өнөөдөр хамгийн тулгымцсан асуудал болох эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлж байгаа хэмжээ. За цаашдын зорилт хөтөлбөрийн талаар, хэрэгжилтийн явцын талаар та бүхэндээ танилцуулнаа. За нэгдүгürt Давос бол одоо дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн нэгдүгээр цугларддаг газар. Давос тусын дэлхийн эдийн засгийн форумыг энгийнээр зөвлөвөл дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн гудамж цуглардаг газар юм. Үүний давуу тал бол маш их. Ердөө үед Apple-ийн захирал Тим Кук, Tesla, SpaceX-ийн Elon Musk, Microsoft-ийн эзэн Bill Gates, Nobel эрхийн наримчгийн дарга ерөнхийлөгч Хатан хаан гэдэг одоо Европын нэр нөлөө бүхий хүмүүстэй нэг дор албан бус байдлаар уулзах ийм боломжийг олгох газар. Хоёр талын уулзалтууд зохион байгуулвал, альчил арга хэмжээ зохион байгуулвал маш олон дипломат шат дамжлага дамждаг, маш их зардалтай байдаг бол дипломат албан альчлалыг бэлтгэхэд одоо олон жил сар, за тэгээ аль бисны яриа хэлцээний үг цаас бэлтгэхээс ахуулаад маш их тийм албаны ийм дипломат арга хэмжээнд болдог бол, харин Давост бол энэ бүх хүмүүс жирийн нэгэн одоо цанын баазд жижиг гудамжаар алхаж явдаг, хинтээж хаанч одоо тэр том танхимд тааралдаад, уулзалдаад, санал бодлоо чөлөөтэй солилцож болдог онцлогтой. Өөрөөр хэлбэл тэнд нэг талаас мэдээлэл ундарсан, нөгөө талаас маш том нэтворк сүлжээ үүсгдэг, албан бус уулзалтууд мөртлөө одоо яриа хэлцээнүүд албан бус шин чанар хадгалдаг мөртлөө харилцаа хөгжүүлэх маш давуу талтай үйл явдал юм. За тэгэхээр Давост нэг том үйл явдал болсон нь бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан энхийн зөвлөлд Монгол улс нэгдэж гараа үсэх зурсан. За Монгол улсын гадаад бодлогод нээлттэй бие даасан олон тулгуурд энхийг хэрхэмсэн гадаад бодлого явуулныг заасан. За Давосын чуулганд орохдоо ч гэсэн энэ гадаад бодлогын энэ номлолын хүрээнд хоёр талын болон олон талд харилцаа санаачлагуудтай нэгдэж одоо хамтран ажиллах яриа хэлцээлүүдийг энэ албан бус диалог уулзалт хэлбэрээр чөлөөтэй өгнүүлэхээр одоо заасан. Ер нь бол энэ Монгол улс бол дэлхийн техникийн интегралчил олон талд олон тулгуурт яриа хэлцээний механизмд бас оролцож байгаа нь ямарваа нэг үүрэг хариуцлага хүлээхгүй. Гэхдээ дэвтгтэй гадаад бодлогоор өрнөтөлж Монгол улсын тусгаар технологи эрүүг байдлын хөгжил цэцгэлтийг улс төр дипломатын аргаар хангах гадаад бодлогын чиг баримжаа үзэл баримталтай бол нийцсэн юм арга хэмжээ олсон. За хоёрдугаарт Швейцарын Давос хотноос ирсэн даруйда одоо бөөрөлжүүдийн цахилгаан станц, дулааны 4-р цахилгаан станц диспетчерийн үндэсний төвүүд дээр ажиллаж нөхцөл байдалтай танилцж асуудлуудыг шийдэх талаар одоо шуурхай ажилласан. Нэг талаас одоо гасах 49 градус хүрч хүүтэрсний улмаас нүүрсний хөлдөлтүүд үүсч бөөрөлжүүдийн цахилгаан станцанд одоо технологийн горимд өөрчлөлт орж саадлах 300 мегаваттын хүчин чадал нийлүүлэх станцд маань бол тэр 50-60 хүртэл унснаас болж цахилгааны бас хүндрэлүүд, цахилгаан тасрах юм нөхцөл байдал үүссэн. За энэ дээр одоо тэр халаалтын системийг ажиллуулах, хөлдөө нүүрсүүдийг ботлох гэх мэтлэн уул уурхайн болон цахилгаан станцын горимын тодорхой шинжилгээ ажлууд хийгдэж байна. За энэ дээр бол бас манай эрчим хүчний яамны шугамар одоо 20 гаруй инженер техникийн ажилтнуудыг аваачиж одоо туслан дэмжиж үйл ажиллагаа явуулж байна. Ингээд цаашдаа бол бөөрөлжүүдийн цахилгаан станцыг хэвийн горимд шилжихэд Улаанбаатар хотын цахилгааны хангамж доктортой байдал шилжиж байна. За хоёрдугаарт нь дулааны 4-р цахилгаан станц дээр одоо 4-р зуухан дээр гэмтэл гарсан. За 7-р зуухан дээр гэмтэл гарсан. Ерөнхийдөө юм 300-нд гэмтэл гарсан. Үндсэндээ 40 гаруй жил ажиллаж байгаа энэ цахилгаан станцын маань техник технологийн шинжилгээ хийгдэхгүй хэд хоримтлагдаж одоо хоримтлогцсон асуудлыг шийдэхэд одоо олон 100 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Ийм одоо хүндрэл манай улирлын шин чанартай засварын нөхцөл байдал ачаалттай холбогддог ийм нөхцөл
байгаа юм. Тэгээ энэ бүхний маань бас манай инженер техникийн ажилтнууд дараа тэгээд улс орныхаа цахилгааны хангамжийг тасалдаг анхын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаад бол бас талархаж очиж уулзаж баяр хүргэсэн. Гэхдээ энэ бодлогын алдаануудыг засах зохиц шинжилгээг гаргаж ажиллаж байна. За төгөөс зогсохгүй энэ турбин генераторуудын хүчин чадлаас давуулж одоо зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 9-р зуухыг хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх үүрэг даалгавар өгсөн. За ингээд засгийн газрын хуралдаанаар энэ диспетчер үндэсний төв 4-р цахилгаан станц, өөрчлөлтийн цахилгаан станцад ажилласан дүнгээрээ бид ажлын даалгавар гаргаж үүрэг даалгавар өгсөн. Энэ бол эрчим хүчний салбарын зохис шинжилгээний төлөвлөгөөг энэ 26 онд их ажлын төлөвлөгөө 30 хоног энэ дотор боловсруулж хэрэгжүүлэх юм болон даалгавар. За одоо нэгдүгээр жишээлбэл бид Сэлэнгийн цахилгаан станцад 70 мегаваттыг бид 3 дугаар сарда багтан ашиглалтанд оруулах үүрэг даалгавар өгсөн. Ингэсэн тохиолдолд цахилгааны хангамж хэвэн болно. 1 сарын дотор энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Сэлэнгийн цахилгаан дулааны цахилгаан станц байна. За мөн нарны булан одоо за хураагууруудаа бид эрчим хүчний хураагуурын системийн доктортой байдлыг хангах ёстой байна. Оргил ачааллын үеийн чадлын дутагдлыг нөхөх зорилгоор том чадлын батарей хураагуурын станцуудыг яаралтай ашиглалтанд оруулах дараагийн шинэ төслүүдийг эхлүүлэх юм үүрэг даалгавар өгсөн. Ялангуяа өвлийн оргил ачааллын үеэр импортын эрчим хүчний хамаарлыг бууруулах зохицуулт ихэд энэ хураагуурын ач холбогдол маш өндөр байгаа. За энэ чиглэлээр гадаад дотоодын хөрөнгө оруулалтын тодорхой төслийг хэрэгжүүлэх энэ санаачлалуудыг шуурхай шийдвэрлэх өргөж ажилласан. Сарын дотор энэ бол эрчим хүчний сайд өгсөн сарын ажлын зохиц 5 ажлыг нэгтгэх нь. За Сэлэнгийн дулааны цахилгаан станц бол одоо сарын дотор бас чигдэлт горимтой зөвшөөрөл элдв саад хүндрэлийг шийдэх ёстой. За ТЭЦ 5 буюу ТЭЦ 6 станцуудыг ажлыг эхлүүлэх. За нэг ТЭЦ 5-ыг бол энэ 2 дугаар сард багтааж хэрэгжүүлэх. Нэг сарын дотор эхлүүлэх. Энэ бол тэндэн шалгартсан. За ТЭЦ 6 станцын төслийн бэлтгэл ажил ТЭЦ босруулах ажлын сарын ажилд өгч байгаа юм. Одоо энэ байгаль орчин дээлтэй өндөр өршигтэй технологийн сонголттой ТЭЦ 6 төслийн бэлтгэл ажлыг хангаж төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх санхүүгийн мэдээллийг тодорхойлж эхлүүлэх юм үүрэг даалгавар өгч байгаа. За 3 дугаар дээр нь бас атомын цахилгаан станцын талаар бас олон яриа хөөрөө байдаг. За энийг Казахстаны туршлага дээр тулгуурлаж Казахстан ард нийтийн санал асуулгаар шийдээд атомын цахилгаан станц буюу одоо цөмийн эрчим хүчийг оновчтой ашиглах юм төслийн шийдлийг гаргаж явж байна. За Монгол улсад бага чадлын атомын цахилгаан станц барих асуудлаар иргэдэд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэх. За энэ мэрэгжлийн түвшинд мэрэгчлэтнүүдийн судалгаа яриа хэлцүүлгийг өрнүүлж энэ дээр одоо шийдэл тэнцгийн өршгийн талаарх тооцоолыг гаргаж танилцуулах юм өргөлөө. За дөрөвдүгээрт бол одоо бидний хамгийн чухал асуудал бол энэ сэргээгт эрчим хүч ба хийн станцын төслүүд байгаа. Одоо энэ байгаль орчин дээлтэй өндөр өршигтэй технологийн сонголттой ТЭЦ 6 төслийн бэлтгэл ажлыг хангаж төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх санхүүгийн мэдээллийг тодорхойлж эхлүүлэх юм үүрэг даалгавар өгч байгаа. Одоо бидний хамгийн чухал асуудал бол энэ сэргээгт эрчим хүч ба хийн станцын төслүүд байгаа. Сэргээгт эрчим хүч буюу нар салхины асар их үүсвэртэй улс орн боловч Монгол улсын хувьд докторгүй байдлыг нөхөх зорилгоор шуурхай ажиллагаатай хийн станцуудыг хослуулан барих нэгдсэн төслийн судалгаа эхлүүлэх чиглэл болж байгаа. Ингэснээр Азийн холбоотой уялдны хийн түвшний их үүсвэр тээвэрлэлтийн асуудлыг шийдэх шийдлийг Оросын холбооноос улсаас энэ жил эхлэх одоо энэ хийн хоолойн төсөлтөд уялдуулж нүүрснээс татгалзах олон улсын чиг хандлагад нийцсэн уян хатан эрчим хүчний их үүсвэрийг буулгах замын зургийг гаргах үүрэг даалгавар өгсөн. Тэгээ хэрэгжилтийн явцыг тодорхойж эрчимжүүлж нэг зогц план төлөвлөгөө гаргаж ажиллах юм чиглэл өгсөн. Энэ бол нэг сарын хугацаатай яаралтай эцлэх юм даалгаварч. Энэ бол бүгд яригдчихсэн асуудлыг нэгтгэхэд эрчим хүчний шинжиллийн нэгдсэн төслөх. Энийг бол бүхэлд нь эрчим хүчээ зэгцлэе гэж олон тулгууртай, олон их үүсвэртэй ийм загвараар эрчим хүчээ зэгцлэх ийм бодлон шинжиллийн ажлыг сарын хугацаатай одоо үр дүнгийн танилцуулах үүргийг эрчим хүчний сайд өгсөн юм байна. Одоо би өнгөрсөнд буруу гэхэд бас яриад баймааргүй байна. Өнгөрсөн 5-10 жилийн хугацаанд бид цахилгаан станцуудыг нэг нөгөөгөөр нь зөхиж унгааж хэрэгжүүлэхгүй явж ирсэн асуудлыг нуршмааргүй байна. Анх бүр 1988 оны 5 жилийн төлөвлөгөөнд 5 дугаар цахилгаан станцыг Багнуур хотод барих техник эдийн засгийн үндэслэлийг хийж баталж төлөвлөгөөнд тусгасан байдаг. Ингээд санхүүжилтийг бол мас зогссон. За тэгэхээр Багнуурын цахилгаан станцыг дараа нь барих асуудал дээр Шиваовогийн цахилгаан станцаар барья шийднэ гэж зогсоосон. За Шиваовогийн цахилгаан станц бол бас нэлээд том хүчин чадалтай 6 орчим центийн өртөгтэй харьцангуй банк өртөгтэйгээр
барих ашиглах, шилжүүлэх нөхцөлтөд хэрэгжүүлэх төсөлтийн дээр шалгаар авч ясныг бас зогсоосон юм байлээ. Энэ бол 2010-ад оны үед. За ингээд Шивэвого, Ахад, GDF, Swiss, Францын компани, Mitsubishi, Японы компаниудын консорциумтай 5 дугаар цахилгаан станц барих төслийг бас зогсоосон байдаг. Дараа нь Багнуурын цахилгаан станц, 5-7 цахилгаан станцуудыг өрсөлдөөд бас одоо зогсоосон. Ингээд энэ олон цахилгаан станцуудыг маань барих ажил төлөвлөгөө хийгдээ санхүүжилтөнд шийдэгдээд барих ашиглах шилжүүлэх хэлбэртэй явагдажсэн. Тэр үеийн одоо нөгөө санхүүжилтийн тэр үеийн одоо нөгөө нүүрс хүчлийнхийн олон улсын гэрээ хэлцээр батлагдаг өвлөө тааламжтай санхүүжилтийн нөхцөлтэй байсан гэрээнд одоо бүгд хойшлоод өнөөдөр бол нүүрсээр ажилтдаг дулаан цахилгаан станцуудын санхүүжилтийн асуудал хөндрөлтэй болсон. Энээс болоод өртөө хүлээж өсөж байгаа асуудал байна. Тэгэхээр энэ олон юмыг бол одоо нуршиж өнгөрсний дурдж ярмаарг байна. Одоо бид урагшаа харж энэ цогц шийдлийн хүрээнд эрчим хүчний найдвартай хангамжтай улс болох тэргүүлэх зорилтыг одоо хэрэгжүүлэхийн шийдэл гарцыг сарын дотор хэрэгжүүлэх даалгавар гэсэн юм байна. Эхлүүлэх сарын дотор одоо бүгдийг хэрэгжүүлж гэж байхгүй ч эхлүүлэх даалгавар гэсэн. Энэ дотор цэлэнгийн цахилгаан станцууд ашиглалтанд орно. За ингээд энэ бүхэн бол амлалт биш эрчим хүчний салбарын гашуун үнэн бидний авч хэрэгжүүлэх гэж байгаа зорилттой алхмууд хэрэгжүүлж байгаа алхмуудын талаар би танилцууллаа. Эдийн засгийн чиглэлд иргэн бүрийн амжиргаанд нөлөөлөх татвар зээлийн бод хөнгөлтүүдийн шинжилгээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Асуудал нэг өдөрт шийдэгдэхгүй ч бид зөв замаараа тууштай урагшлана. Засгийн газар гаргасан шийдвэр бүрийнхээ эзэн байж үр дүнг нь үзэх болно.